Хэрвээ та байсан бол нутагтаа буцаж цөлжилтийн эсрэг ажиллах уу? Залуу малчин ойргол Өвөр Монголын Ордос хотын хангийн хушууна Жаргалантар нутагтай. Тэрээр 2012 онд их сургуулаа төгсөөд өөрийнхөө нутагтаа буцаж цөлжилтийн эсрэг хөдөлмөрлсөн байна. Одоо болоход тэрээр нутгийнхаа 90%-ийг ногооруулсан байна. Оргол бол 90 оны хөнгөсөн тийм ээ. Тэгээд 2012 онд бол их сургуулаа төгсөөд шууд нутагтаа буцсан. Тэр үед яагаад энэ замыг сонгосон бэ? Би бол одоо багасаа энэ өлөстэй махтай газар төрж өссөн шүү дээ. Чиглэлээр манай энэ нутагтаа би бол хайртай нэг нутгаас их салахад дурггүй. Манаас бол манай энэ бол 9 онд бол манай энэ бодогдвоога энэ өлсөн жилийн айлуудыг бол бүгдийн нүүлэг шилжүүлсэн. Одоо гол учир нь бол одоо амь ахуй хэвдэгдээ одоо хүнэмэтнийх оршин тогтоох тохирохгүйгээ төрийн бодлогоор манаас энэ нүүлэг шилжүүлсэн шүү дээ. Хошин төв рүү юу? Тийм. Тэгвэл би 12 онд төгсөө ирсэн дараа би одоо амь ахуйн учраас болоо манаас шилжүүлсэн юм болохоор компьютерийн амь ахуйгаа бүтэн байгуулъя гэж бодоо ирээ. Баг мод тарай хэлсэн шүү дээ. Тийм. Тэг хамгийн түрүү бол одоо мод тариад. Тийм. Одоо голдуу мод тарьжсан эхлэхээр. За анхандаа бол одоо хүчрэлтэй байлгүй анх эхэлж байгаа юм чинь яа тэдгэрийг давж туулж ирсэн байв өнөдөр болгоно. Тийм ээ. Одоо эхлээ манаас эхлээ тарьж яхад нүгээс бол одоо голдуу одоо туршаалаггүй шүү дээ. Чи одоо ургалтын норм туйлын доор одоо нэг чармайгаа тарьж хад одоо 10% хүрдэлдэг ундралтын норм бол. Тэгээд одоо эдгээр одоо манай нутгийн нэг гарамгай усудаас суралжсан мэргэжилт тэдгэрийн туршлагыг суралцаа. Хэрэг манай нутагтаа навчарж байна. Их мод тарих аргаар нэг сүүгчлээд тарай. Тэгээд эдгээр мэднэ нэг нууралтын норм бол энэ ургалтын норм бол өндөр болсон. Тэг сая танай бас нутагтаа нооруулах ажил хийж илээ гэж хэлсэн. Тийм ээ. Миний нэг ойж үлий гэсэн энэ одоо хамгийн одоо намайг нөлөөлсөн хүн бол одоо миний аав гэдэг юм да. Одоо тэр үес баг байхад бол манай газар бол зам харилж чаддаг юмгүй. Чиглэлээр манаас нэг тэр үеийн ачаалж барихад голдуу тэмээ жингээр ачаална. Тэг би баг байхын үеэс одоо манай аав манай Жаргалан болоосаас одоо тэмээ жин дээр энэ модон соёыг ачиж авчраа. Энэ нутагт авчраа гэж тарьжсэн. Энэ нь надад их гүн сугдал өгсөн байна. За энэ ингээд тарьсан. Энэ ногоож байгаа нүр минь тэмээгээр ачиж ирсэн. Энэ юу саазоо болоод харгана гэх юм. Уулдаа мод энэ горчин бүр улаан манга байсан. Одоо ч юм бүр таахан горчичээ. Тэр үед танаас хаасан. Тэр үс би додуугаар ягадрын холоос юу Жаргалант гатонголоос да тэмээгээр ачиж ирж зуугаар ягадраа байна. Чипиоса таавын хайн нэг үлээсийг уламжлаа. Эхлээд ажил хийсэн шүү дээ.